Look TV багц идэвхжүүлэх заавар. Гар утас эсвэл компьютерийн веб хөтгчөөр Look TV /ML сайтад нэвтэрч орно. Дараа нь баруун дээд булангийн миний бүртгэл хэсэг рүү орж доош гүйлгэн миний багц хэсэгт очих бөгөөд ямар нэгэн багц идэвхгүй байвал дараах байдлаар харагдана. Багц идэвхжүүлэхдээ багц өөрчлөх цонхыг дарна. Basic болон Premium гэсэн хоёр төрлийн багцаас сонгох боломжтой ба багцаас сонгон идэвхжүүлэх цонхыг дарна. Эдгээр багцуудад бокс тэмдэглэгээтэй контентууд хамаарахгүй болохыг анхаарна уу? Одоо та төлбөрийн сонголтуудаас өөрт тохиромжтой сонголтыг сонгон төлбөрөө төлнө. Төлбөр төлөгдсөний дараа та 30 хоногийн турш өөрийн сонгосон багцад дагалдах контентууд болон телевизийн сувгуудыг Look TV аппликейшнээс үзэх боломжтой.